үзэл ерөөсөө анх удаагүй л гэж тэр нэг хэдхэн секундны видео байгаа. 20-30 секундны видео байгаа шүү дээ. Анх үзэл ерөөсөө өөр чинь буусан сэтгэл юу байсан? Хувийнхээ хувьд бол жоох имиж төрсөн л дээ. Тэгэхээр сошиал медиа чинь ямар хүмүүс байдаг вэ те? Тэр аав гэдэг үгийг хэрэгжилж байгаа нь бол ер нь бол хэрэгсдэгчдийн хувьд бол түгээн л байдаг. Энгийн зүйл. Энэ бол ерөөсөө хийгэн. Тэгэхээр итгэхээ үйлээ гаргаж явахдаа энэ үг бол ерөөсөө энэ илрэл бол ерөөсөө энгийн зүйл. Итгэж биш хүмүүс юу гэж ойлгоод байдаг гэхээр эцэг хэсэг хол скол бурхныгаа л аваа гэж болоо бүх амьдралаа тэрэндээ өөртөө өстой балан шиг зориулсан. Ингээ гэрэл нэвтрүүлэг үргэлжилж байна. Өнөөдрийнхээ дугаараар тэгээ бид нэр ер нь бол аава намайг ашиглаач гэдэг видео тайлбарлаад ер нь ярьж байгаа шүү дээ тий. Яриа маань магадгүй би юу гэж бодож байвал ер нь туушрлын тухай ярил яасан юм бэ. Яг бол энэ видеог үзсэн ихэнх одоо христийн итгэл үнэмшлийг ойлгоогүй байгаа. Энэ итгэл үнэмшлийг харин гэж боддог улсуудын хувьд бол маш их цочирдож хүрээлж аваад тэрийг бүр өөгшүүлээд бусдын цочрлыг бас хамт идэж уугаад ингээд бүр томруулаад 300 3000 болгоод тий 500 5000 болгоод ингээд томруулаад анзаараад хахад яг л нөө мань хэдийн манай хэдэн монголчуудын маань тууширдаг зан яваад байгаа байхгүй тий ерөөсөө тэр зэтэр ажилладаг юм. Тэгэхээр ер нь шашны туушрлын талаар та ер нь юу гэж боддог вэ? Нэгдүгээр туушрал юм ер нь бол юм хоёр талтай л байдаг баг л та. Тэгээд туушрал гэдэг би миний бодлоор бол туушрал бол энийг нүгүйсгэж шууд нэгтлэр бүр хитрхи орчих хэлж байгаа. Тэгэхээр юм болгоныг хоёр талаас нь харахаар өөр байдаг шиг те. Аль талыг бодож үзэх харах хэрэгтэй гэдэг шиг. Шашны туушрал тийм зүгээр нэг хэлэхэд бол нөгөө буддын шинж учраа юу хийж байгаа мэдэхгүй тууширсан хүмүүс байдаг шиг. Христэд итгэгчнэр ч гэсэн сонирхохдоо ямар нэгэн тийм өөр нэг юм зоригтой ирсэн хүмүүс. Тэгээд тэрэндээ хата туушраа явсан хүмүүс ч байдаг бидэд. Христэд итгэж болгон юу гэдэг юм те. Тэнцвэртэй баланстай улсууд бас биш бас биш яг зөв. Тийм. Тэгэхээр саяны зүйлийг зүгээр ингээ харж байхад аава намаа ашиглаач байна уу яг бидний тэр нэг цуглааны юмыг харж байхад итгэгчнэр яаж тууширж саяныхаас ингээ харах юм гэхлээр жишээ нь бол яг юу гэдгийг тэрийг ингээд хит өмөөрөх юм уу надад зүгээр ажиглагдсан л да зүгээр Христ итгэж биш хүмүүс ингээд нэг мунхагаар доромжилдаг ч юм уу хилэнгүүд нөөдөөс нь жоо хэрэлдэг ч юм уу те өө чи юу гэдэг юм те яг ингээд нэг тэнд ингээл баг маргалтаа ерөөсө чулуу шилдвэл өөдөөс нь дахиж чулуу шүү дээ ч юм уу те нөө бидний зарчим болохоор сайныг сайнаар хариулах муугаар хариулах ёсгүй байдаг шүү дээ те тэгэхээр энэ дээр ингээд нэг хит туушралцсан. Тэгэхээр энэ дээр бид яаж бодох хэрэгтэй байсан бай те. Бидний уул нь хийх гээд байгаа нэг сайн мэдэгээ тарах гэдэг зүйл нь улам хэцүү болоод тэрийг улам хэцүү болгоод байдаг те. Тэгвэл бид нар ингээл яг энэ дотроо л байж. Та нар яг юу гэж бодох чинь хамаагүй гэдэг ч юм уу те. Ингэж хараг иймэрхүү зүйлүүд болоод энийг үргэлжлүүлдэг ч юм уу. Иймэрхүү зүйлээр бас бид нар юу жоохон бодохгүй. Тэгвэл туушраагүй гэж одоо жишээлбэл таны өөдөөс тэгвэл за жишээлбэл тэгж чулуу шидсэн хүний өөдөөс та яг яаж харцах вэ? Яг тань дээр иймэрхүү зүйл. Сошиалар хандлага маань би өөр байх хэрэгтэй. Хувийн private нөгөө хувийн харилцаанаас өөр байх хэрэгтэй гэж би үздэг. Яг тэгэхээр энэ бол хоёр шал өөр ертөнц учраас заримдаа хүмүүс яадаг гэхлээр зүгээр хуваар юм хэлж байгаа юм шиг л хэлчихдэг. Гэтэл энэ ямар хүн сонсож байгаа вэ? Тэр хүний ямар мэдрэмжээр хэлсэн бэ гэдэг нь тэр илэрхийлэр гарахгүй учраас сошиалын нөгөө цензур тэр нэг юмыг бид сураагүй л байгаа юм л да. Тэгэхээр хүмүүс сошиал дээр хэрэгжилж байгаа хүмүүсийг харахаар бухимдалтай юу гэдэг ингээд нэг жоохон буруу юмнууд байдаг. Миний хувьд зүгээр хувийнхаа найз нартай би бол уулзаад те надаас уугнаа чи нөгөө аава намайг ашиглаач нөхдөд танд чи ингэж залбирд юм тэгдэг гэхдээ гэдэг нөгөө тайлбарууд хэлсэн л те тэрнээс чи намайг дорн тэгвэл чи юм уу чи надаас авах юм чи өөрөө ч гэсэн гэсэн удаас би бол хэрэлдэхгүй. Яг би алидийн найз нартайгаа найзын харилцаатай тэд нартэй аль болох эвтэй ч юм уу өөр юм ари дээр амьдралыг харуулах гэж хичээгээл явж хахад туушрж болохгүй л юм л да. Нэг талаасаа бас нэг ажиглагдсан зүйл нөгөө хүмүүс яг энэ дээр ямар хандлага гаргаж ирсэн бэ гэдэг тэгэхээр өө манай
буддын шашныг өстой үгүйсгээд гэж юм уу те нэг гадны шашин оруулж ирээд түрүүн одоо өөрөө ихтэйг асуух гээд байгаа те тэр нэг шашны тэр нэг туушрал бас үнэртэй байгаа байхгүй юу. Би бас ер нь зүгээр бусад шашныг ингэж үүсгэж өөрийгөө батлахад би нэг тийм дуртай биш. Ялангуяа Христэд итгэгч нар ч үгүй юм ингээд тэд нар чинь тийм учраас минийх зүг байх хэрэгтэй. Гэхдээ буруу учраас минийх зүг гэсэн үг. Тэгэхээр нэг хүний албаар дургу буруу гэдгийг батлах гад уулаараа. Нөгөө хүний албаар дургу хүргээд тэгээ өөрийгөө таалагдуулах гад хизээш чам таатай болохгүй шүү дээ. Тэр юм тухайлан хандна гэдэг чинь арай л өөр байдал суурь байгаа юм л да. Дээр хэсэг хүмүүсээс яаж турхирж байгаа вэ гэхээр тууширж байгаа вэ гэхээр энэ бол хүний эрх. Шашин шүт бол хүний эрх. Тэгэхээр чи юугаа хэлнэ хамаагүй гэдэг те. Эдгээр юу хийжсэн ч хамаагүй те. Ерөнхийдөө зүгээр бид нэр заримдаа юу гэхлээр хийж байгаа юм бид тайлбарлах хэрэгтэй байдныг бол хэрэглэхнийг бол хүний эрх гэдэг амын таглах ч юм уу те. Бараг чамааг шүүхэд өгнө ч юм уу юм хэмээр явах. Ойлгомжтой биш л дээ бас заримдаа. Шашны туйлшрлын тухай ерөнхийдөө ингэ ярихад хүмүүс юу гэж ойлгож байгаа вэ? Шашныхаа номонд одоо судар ном сургаалт нь хит автаад хит тэр сургаалыг бүр даах гэж улаанцсан одоо улаарч дайраад ахыг туйлшрал гэж ойлгоод байна л да. Христийн тийм бас тэгдэг. Миний бодлоор хэрвээ аливаа шашинд итгэсэн бол тэгэл хит гэхгүйгээр бүх юмаа л тавиал итгэх нь үстэй одоо тэгээд зарим хүмүүс туушрна гэхээр зэрэг туушрахгүй байхыг хагас тэр шашинтай итгэхийг тийм туушрахгүй байхыг зарим юм дээр тэр шашинд эргэлзэхийг за шашин гэхээр зэрэг сонин сонсогч байгаа л та үзэл баримтлал тийм одоо заажаа сургаалт нь эргэлзэхийг эргэлзээд айн арай л амьдралгүйгээд ингээд явж байгаа усыг туушраагүй усууд гэж ойлгодог. Тэгэхээр Христийг ингээд хараад байхад бүх тэр сургаал номлолоо үнэнч бүх сургаал номлолоо даахын төлөө өөрийгөө зориулаад явах ёстой байдаг. Тэгэхээр бүх эсдэдэг хүмүүс туушрч байгаа юм биш үү. Тэгэхээр би бас өөр энийг бодоод байгаа байхгүй яг шашны туушрал гэдэг энэ ойлголт юм. Нэг болвол шашныхаа сургаал номлыг бүр өөрчлөөд бүр худлаа буруу болгоод гажаад яваад ихийг нь туушрал гэж ойлгох хэрэгтэй юм уу? Яг шашныхаа ном журмыг дагаа явж байгаа улсуудыг бас тууширчлаа гэж бас хэлж болохгүй болов гэж боддог юм л да. Та юу гэж бодож байна? Гэрэлт амьд яриа. Миний бодлоор тууширлан зүгээр амьдралээр л яг харагдана л да. Итгэл үнэмшил шийдвэрийн төвшөнд бол энэ бол гүнзгий орох хэрэгтэй гэж би итгэдэг. Харин яг амьдрал нь нийгмээс нь тасарчсан. Бид нар чинь дэлхийд л амьдарч байгаа. Христ итгэж гисэн ирнэ. Арай өөр арга цайгаа уудаг, арай өөр машина барьдаг ч юм уу те. Идэх хоол нь арай өөр биш. Өөр замаар яваад шүлдээ угаагаал талхаа идэл те. Тэгэл ингээл амьдардаг хүмүүс. Тэгэхээр бид нар шинэ дэлхий дээр амьдарч байгаа. Монголд аль улсад хамаарч байгаа сандраа тэр ёс заншлыг дагдаг, хүндэлдэг, аав ээжээ хүндэлдэг. Дэлхийн хүмүүс юу гэдэг бид нар бүгд л баг. Бид нар муухай юм сонсоод бид нар ойлон те. Өөр яадаг ч юм уу. Өвддөг ч юм уу. Яг л адилхан. Зүгээр энэ амьдралын хэв маяг дээрээ энэ зүйлээс тасарч эхлээд тэрийг үүсгээд тэ тэгээд эндээс ингээд тасарч эхлээд өөрийг вакуумжуулаад эхлэхээр хүмүүсээс их сонин содон харагдаа. Тэгээд тууширсан гэж харагдах юм шиг. Тэгэхээр шийдвэрийнхаа төвшөнд, зориултынхаа төвшөнд унших тэ өөрийгөө боловсруулах төвшөндөө бол бид нар бол бүрэн өгсөн шүү дээ. Бүрэн өөрийгөө зориулсан. Тэгжил явах хэрэгтэй. Хоёрын оронд явах юм бол тэргээр явах хэрэг байхгүй. Христэд итгэж гэж байгаад хэрэг байхгүй. Харин амьдралынх нь харагдаж байгаа байдал нь бусдад баланстай эрүүл харагдах хэрэгтэй байна. Яаж хүрч байна тийм. Тэгээ яг юу гэдэг үл эрүүл амьдрал хөө яаж баланстай харагдах уу гэдэг дээр бид нар бодох хэрэгтэй. Библиэр бол биднийг бол гэрэлт авалсваа гэж хэлсэн байдаг. Таны тухай Христийн тухай асуух үед илдгээр хариул гэсэн байдаг тэрнээс биш. Хэрэлдээд явж шахаад очоод тийж сэтгэхгүй бол одоо ингээ хохин там руугаа тонил энэ гэж болохгүй байх юм шиг. Скул ингэж залбирдаг ингэж боол гэдэг ч юм уу. Бид нар ерөөсөө л нөгөө тэр хүмүүс ойлгомжтой аргаар хөрөх хэрэгтэй. Чи хуульчунтай ярьж байгаа бол хуульч юм шиг те. Энгийн үнтэй ярьж байгаа бол энгийнээр ярих хэрэгтэй. Арай нэг хатуу юм асууч юм. За. Есүс тэдэг хүмүүс итгэл үнэмшлийнхаа төлөө Есүс итгэхээ болохгүй. Тэ Есүс итгэдэг гэдгийнхээ төлөө аюух алуулж юм л та. Монголд биш л те. Яг өөр улсуудад ялангуяа ойрхон орнуудад те. Тэр хүмүүс амнасаа өвгөн байж Есүсийн төлөө Есүс итгэдэг гэдгээрээ зогсож байгаа нь туушрал биш үү? Амнасаараа солин байж тий. Наача их гоё л асуулт. Ер нь зүгээр хүн юмд өөрийгөө тэг зориулахгүй юм бол юм үнцэнэг болчихж байгаа. Тэгээ бидний түүхэнд ч ихсэн амиа өгсөн тий.
маш олон зүйл хэлээ мөн гэсэн. Тэгжиж тэр их юм үнцэн итгэл үнэмшлээ хадгалсан учраас өнөөдрийн бидний маш олон системүүд бий болсон байх ч гэдэг тийм. Дайн байж болно, их орны хөдөл, ээж аав хөдлөөс нь байж болно. Ямар нэг үзэл баримтаа харуулахын төлөө бүх зүйлээ зориулсан хүмүүс байж болно. Би өглөөжсэн мэдээ уншиж хахад Индонезид те одоо ерөөсөө нэг бүлгэм Христ итгэгчнийхаа гэрээр нь ороод ерөөсөө хүмүүсийг алаад яваад гэж байна. Сүм цуглаануудыг одоо шатаахаа болцсон те. Одоо бүр яг хов айл орсон. Ер нь их аимшигтай үе рүү орж байгаа. Индонез Аз шүү дээ те. Тэгээд явж байхдаа нөө муслимчууд чинь сайн ч саарч хүмүүс юм болгоо нэмэгтэйчүүдийн хүчинд нь те. Зүгээр нэг тийм итгэж хүмүүсийг ингээд зодоод итгэлээ бойл гэж хэлж байгаа юм биш. Хажуугаар нь саар юмнууд нь дагаж яваад байгаа. Яагаад тэнд тэр орчиндөө тэр хүмүүс итгэсээр нь амьдраад байна. Яагаад итгэлийнхаа төлөө зогсоо за би болио гэж хэлэхгүй байна гэдэг нь өөрөө тэр хүний ямар их үнцэн ямар их чухал зүйлийг олоод авсан юм бэ гэдэг нь харагдаж байгаа болов уу гэж би боддог л да. Тэгэхээр хүн туйлшрлын төлөө амиа өгдөг болов. Хүн үнэн зүйлийн төлөө амиа өгдөг гэж би боддог тийм. Яг үнэн гэдгийг харцсан учраас амиа өгөх билээ. Ямар нэгэн байдлаар үннийг олоод мэдээ танад биеэр амсцсан л бол тэр хүн өөрийгөө би бүрэн зориулах хэрэгтэй гэж боддог. Энэ бол амьдралаа алдаад байх шалтгаан биш. Энэ бол их эрүүл зөв ухаан гэж боддог. Харин юмыг нь олон талаас нь харж үзээгүй байж нэг юм зөв тууширч байгаа бол энэ бол Гэтэ бас хувь хүн бас яг энэ зүйлийг ялгаж харахад магадгүй бас хэцүү бас харагдаад байгаа байхгүй нэг талаасаа. Би ингээд амьдралынхаа үн цэнийг олцсон ингээд явхаар хажуунаас хүн тууширсан гэж хэлээд байдаг. Гэтэл би өөрийнхөө дотороо би үн цэнээ олцсон. Энэ миний итгэж үнэмшиж байгаа зүйл маань үнэн штэ. Туушрал биш гэд хичнээн ингээд одоо тайлбарлсан чи яарсан чи үйлдэжсэн ч гэсэн хүлээж авахгүй. Яг өөдөөс ингэж байх үед бас хэцүү шттэ яг үнэндээ. Энэ хүнийг өөрчлөх амаргүй л дээ. Цаг хугацаа хэрэгтэй дээ. Би ээж авдаа ч гэсэн ингэж хэлүүлжсэн үе дахин угаалгацсан. Гэтэ өнөөдөр манай аав сүм цуглаанд явж байна ч юм уу те. Ингээл манай авч дахин угаалгацсан байна. Харин яг өөрөө ч гэсэн ингэж би өөрөө эсрэг зогсож байсан хүн ингэж байж идэх те. Энэ процесстэй юу болов те гэдэг чинь л. Гэтэ яг үндэ нийгэмдэр зүгээр ийм л юм биш үү? Туушрал хэрвээ намайг тууширсан гэж хэлээд байгаа бол таныг тууширсан гэж хэлээд байгаа бол би зүгээр яг миний гаргаж байгаа нөгөө нэг амьдрал дээр гаргаж байгаа үйлдэл маань бусдад хор хохиролтой, надад хор хохиролтой миний амьдралыг сүрүүлээд байгаа. Эсвэл ийм сүрэг зүйлүүдийг тийм ингээд над дээр авчраад байгаа ч юм уу те би бусдад тараагаад байгаа бол үнэхээр туушрал гэж харахаас өөр яах юм. Хэрэв тийм зүйл байхгүй бол эн чинь туушрал биш л байхгүй юу? Ингээд ялгахчиж үнэхээр болох юм биш. Өрүүлж байгаа бол чинь туушрал. Христийн итгэгчнэр Христэд итгэлээгээ те гэр орондоо ирэхгүй, ээж аваа хүндлэхгүй те ажиллаа хийхгүй юу гэдгийг. Энэ бол туушрал. Яг то Библи өөрөө тэгж хэлээг учраас те. Бидний хүндэл яг аав ээжээ хайрлаарай тийм. Яа мэдгүй ямар нэгэн байдлаар амьдралын хэм маяг нэрүүл биш харагдаж эхэллээ юм бол. Тэгэхээр бид нар яг юун дээрээс суралцах хэрэгтэй. Одоо ялангуяа Христ итгэж Монгол орж ирээд залуухан л байна л та тийм 20 хэдэн жил болж байна. Энэ дээрээ бид суралцж байгаа болов. Ялангуяа зүгээр залуу хүүхдүүд шийдвэр гаргах нь их байдаг болов гэж би боддог. Тэр хүүхдүүд чинь амьдрал үзээгөө туршлагагүй байгаа учраас юм нэгэж тууширдаг ч юм уу те мэдрэмжээрээ ханддаг ч юм уу олуулаа нэрхээрээ жоохон дөрвөлдөж ч юм уу. Тэгэхээр ингээд нөгөө юм жоохон балансгүй ханддаг баг л та. Тэр нь ээж аав нарт нь ч эсвэл эргэн тойрны найз нөхдөд нь тууширсан гэж харагддаг болов. Тэгэхээр бидний зүгээр юмыг бодож шийдвэр гаргахтаа их л. Гэтэ нөгөө талаас энэ туушрлыг дүгнж байгаа хүмүүс маань ч гэсэн одоо жишээлбэл тэр эмэгтэй байна шүү дээ сошиал аав намайг ашиглаач гэж хэлсэн. Энэ тууширсан байна гэд шууд дүгнэхээсээ илүүгээр яагаад ингэж хэлэх болсон бэ? Эний утга учирыг тэр эмэгтэйгээс өөрөөс нь сонсож үзсэн юм уу? Харин тий. Тэгэж үзсэн. Тэгэхээр зүгээр хүний 10 үг хэлэх гэжсэн үний 5 өгүүлбэрийг сонсчоод 5 үгийг сонсчоод энэ тууширчиж гэж дүгнэж гин үгүй юу? Дутуу тий. Дутуу гарч ийн тий. Үзэл ерөөсөө анх удаагүй гэж тэр нэг хэдхэн секундны видео байгаа. 20-30 секундны видео байгаа шүү дээ. Анх үзэл ерөөсөө өөр чинь буусан сэтгэл юу байсан? Хов хүний хувьд бол жоох имиж төрсөн л дээ. Тэгэхээр сошиал медиа чинь ямар хүмүүс байдаг вэ те? Тэр аав гэдэг үгийг хэрэгжилж байгаа нь бол ер нь бол христчдийн хувьд бол түгээн л байдаг. Ингийн зүйл. Энэ бол ерөөсөө хийгэн. Тэгэхээр итгэхаа үйлээ гаргаж явахдаа энэ үг бол ерөөсөө энэ илрэл бол ерөөсөө ингийн итгэж биш хүмүүс юу гэж ойлгоод байдаг гэхээр эцэг хэсэг хол эсвэл бурхныгаа л аваа гэж болоо бүх амьдралаа тэрэндээ өөртөө өстой балан шиг зориулсан юм. Гэрэлт амьд яриа. Харин саяны нөгөө тэр постноос болоод яг хүмүүсийн бичиж байгаа комментнууд те сэтгэлдлүүдийг уншиж байхад бол
Есүс тэгчдийн эсрэг их тийм харгас хэрцгээс санаанууд аюу их цохолдчихсэн. Ер нь бүгдийг алуул таарна. Шатаал таарна Монголоос зомбинууд ч юм уу тий. Тэгээд бараг л эдгээр ерөөсөн Монгол үндэстэн үгүй болох гэж байгаа улсууд учраас эднэрийг өстө гадаад дутаа адилхан дээр Есүс чигээр загалмаад нь цогцлон модолч гэсэн амар юм бичээд байгаа байхгүй яг одоо л бичлэг байна л да. Хажуугаар нь зүгээр нийгэмд иймэрхүү үгнүүд тийм иймэрхүү өнгө аясан гэдэг түгээд ирэхэд цаашдаа их хортой юм шиг надад санагдсан. Одоохондоо л намайг барьж аваад зодчихсон алхахлаа юм л да тийм. Учиргууд би л буруу газар явж байгаа бүмтэй таралтчихгүй бол бас хурж ирээд ах юм байхгүй байхгүй. Их эзэндээ талархах юм. Гэхдээ жишээлх юм бол дэлхийн 2 дугаар дайны үед те зөв зүгээр хуршүүдийг иймэрхүү үгнүүдээс болоод би нэг нэсрэг эргүүлж ирсэн байхгүй. Яг зөв. Израильчууд байна те еврейчүүд зүгээр л Германы иргэд байсан хөрөнгөтэй баячууд одоо бизнес хийдэг, задалж юм ихээр тултал хийдэг, ашигтайгаар хийж чаддаг юм ухаалаг улсууд. Ингээд найзуудтай герман хүмүүстэй л зүгээр л найзлал ингээд явдаг байсан. Холилдоо туталдаа л явж исэн хүмүүсийг энэ муу еврейчүүдийг ингүүл таарна. Энэ муу еврейчүүд юм. Энэ муу еврейчүүд Германыг устгах гэж байна. Энэ муу еврейчүүдийг ингээд хаа сайгүй ярьсаар агаад сүулдэ тэр найзууд нүртэлд найзаагаа урвах тэр бүхэл бүтэн одоо еврей гэдэг тэр хүмүүсийг тий устгахыг байхгүй болгоч гэдэгт нь хүртэл хүргэж ийсэн. Тэгээд энэ бол техник технологитой хамаатай зүйл биш. Энэ бол хүний толгой уураг тарих нийгэмдээ яаж ажилдаг вэ гэдгийг нэг том туршилт байхгүй юу? Туршлага гэнэ. Тэгэхээр хэрвээ сошиал медиагаар дамжаад иймэрхүү өгнүүд илүү их цацагдаад байвал харин цаашдаа Есүс гэдэг гэмгүүн номхон хүмүүсийг хэлмэгдүүлэх тэднийг янз бүрийн байдлаар эдүүл мэнд амнаас эд хөрөнгөтэй нэр төр ажил мэрэгжил бүхэнд ингээ хортоо нөлөөлөх юм ойлголт нийгэм төгчүүл харин дараа нь цэвэрлэхэд бол хэцүү шүү. Дараа нь цэвэрлэхэд бол хэцүү байх болов гэж бодож байна. Нөгөө хүмүүсийн нөгөө постлж байгаа нь бол за яг одоо тэр яач чадахгүй. Зүгээр нөгөө их тэр турхираад байгаа тэр санаатайгаар ямар мессеж өгөх гэж байсан. Тэр хүмүүс л арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгээд хүмүүс яг нэг ховчлсон тэднэр л анхаарал өгсөн байлаа л дээ. TNN гэсэн бүлэг рүү те та нар ингэ ямарч баримтгүй тэгээ удлаа төрхирсэн тэгээ нийгмийг ингэж буруу байдал суурь тавьчихсан юм хийгээ болооч. Тэгээд тэдний эргүүлээд хариулт үзүүлж байгаа зүйлүүд нь ерөөхдөө тэр хүмүүсийг ер нь жоохон бодлого ухаангүй тууширсан хүмүүс байна гэдгийг харуулж байгаа байхгүй. Зөв Монгол улсын аврыг, соёлын аврыг газар нутгаа авч үзье гэсэн нэг үнээс болоод хирс техник гадаад харийнхангаа үзсэн. Түүнээс болоод бид нар хийж байгаа юм болгоныг буруу гэж хардаг. Хүчээр буруу гэж тууширч бичиж байгаа. Их аюултай. Тэгэхээр энийг зүгээр авж байгаа хүмүүс маань энэ дээр аим шүүлтүртэй хамтсаасаа гэж хэлмээр байна. Зүгээр ингэж бодоод байгаа байхгүй. Үнэхээр манай үндэстэн аврах төвшөнд хүрсэн үү? Бүр ингэ байхгүй боллоо тий одоо ерөөсөн. Болохоо тий. Үр хүүхдэд маань юм үлдэхээргүй жоохон байгаад одоо ингэ агшаад дуслаа юу? Нэгд энийг бид бодтойгоор харах хэрэгтэй. Үнэхээр тийм болоог байгаа шүү дээ. За аюулын харга дэлгэцсэн байгаа юу? Окей, тэрийг бол зөвшөөрч байна. Нөгөө талаас нь үнэхээр авармаар байгаа юм бол сонгуулаа өгөлдөө. Үнэхээр авармаар байгаа юм бол мөнгө өгөх гэж байгаа те нэр дэвшигчийг бити дэмжилдэ. Мөнгөний аваад өөртөө сонгож гаргаж ирчээл тэгэл энэ үнэн хэрэгтэй ард түмэн яаж их орноо Монголыг сүрүүлээд байгаа вэ? Тийм. Бидний сонгосон хүмүүс л Монголыг сүрүүлээд байгаа юм. Хамгийн аймаар нь эрхээ бол эдлээд байна. Гэтэл бидэнд байдаг нөгөө байх ёстой үүргээ. Тэгэхээр чин зүгээр үнэхээр за хідэн христийнхнийг хавчиж гадуурхаж ямар муухай галзуу солиотой юм дуудах яах вэ? Солиотой юм шиг очиж мөнгөний авч тэр хүнийхэн төлөө санал өгч гаргаж ирчээ дараа нь үүлээ эдэлж байгаа тэр галзуунуудаа өөрчлөөч. Тэр галзуунууд руугаа дайраач. Та нар Монголоо худалдсан 50,000 төгрөг Монголоо худалдсан 10,000 төгрөг Монголоо худалдсан шаарнууд гэдэг ингэ дайраач. Ядаж тэр тийм ойлголт эсрэг тэмцэх хэрэгтэй юм шиг санагдаад байна. Тэгэхээр үнний төлөө нөгөө тэмцэж чадахгүй худлын төлөө ямар их тэмцдэг юм. Тийм тэгэхээр үнэхээр тийм амар юу яагаад байгаа юм бол те бүр ингээд туйлшраад байгаа юм бол туйлшрлын эсрэг тэмцээд байгаа юм бол
энэ туушрлын эсрэг тэр үнэхээр яг энэ үндсэнд устгаад байгаа. Монгол үнэн бодит одоо тийм Монголынхон төлөө Монголын төлөө гэл ингээл босч байгаа хүмүүс нь Монгол охтуудаа зараадах. Тэ газар нутгаа зараадах. Монголд хууль гэдэг юм байхгүй болгоод байгаа. Гэхдээ тэд нар лугаа тэмцээч. Бид яасан юм бэ? Ээсийнхэн яасан яг. Бид нар очиод хулгай хийгээд байна уу? Хүн алаад байна уу? Бид нар газрыг авч хүнд зараад байна уу? Тийм. Гэрэлт амьд яриа. Нэгтлэр бидний яг Христ итгэгч нэг хэлгээд бол Христ итгэгч нарын авчирж байгаа үр нь бол сайн гэж би бол. Хэлж харин ч эсрэгээр нь зогсож байгаа. Хин одоо тэр одоо юу гэдэг өнчин хүүхдүүдийг асрах төвийг авч явж байгаа хин хэлдэг байна. Хин архичтай танаа арх угаад байгаа авыг хин асарч байна. Таасрах байхад бид нэр архинаас гарахаас сонсох уулж байна. Хин билевсэн эмэгтэйч хин сургууль те эмнэлгүүд дээр тэгэхээр аль болох шудраг байна. Аль болох сайн сайхныг бид нар авчрах гээд хахад тэрийг нь үүсгээд шууд бүгдийг нь бид нар үүсгэж болно. Төрн өнгө санхүү өгөхгүй байхад мань хідэн л гадуур дотор явж хідэн төгрөг олж ирж тэр хүмүүсийг хийж байгаа шүү дээ. Монголчууд өөрсдөө мөнгө өгөхгүй шүү дээ. Тийм дээгүүрхэл хийгээл нөгөөдөлөө орхичоод бидний тэдний насраад бид нар зүгээр яг дорд хүмүүс гэж тэднийг хийгээд байгаа юм биш. Гаднаас мөнгө гуугаад хідэн үжин хүмүүсүүдийг нэг хүн болгочмоор байна гээл хідэн ядуу айлыг тэ гайгүй аюулгүй газар өсгөж амьдруулчмаар байна гээл хэдэн архичдын архинаас нь гарчмаар гэж бид нар л магадгүй энэ талаар бид нар бас нөгөө мэдээлэл ч юм уу хүргэдэггүй учраас их дутмаг байдаг учраас хүмүүс мэддэггүй байна. Тэгэхээр надад их гоё дүгнэлт хийж байна. Тэгвэл Христ итгэж хүмүүс яг юу постлох хэрэгтэй юм бэ? Тэгэхээр миний зүгээр байр судлага бид нэр нийгэм нөлөөлж байгаа сайн сайхан зүйлүүдэл постлох хэрэгтэй. Нэг пастор хүн бол те өнөөдөр би ядуу хүнд ингэж тусалчлаа. Хэвтэж яхад навчаад би даарах хөлдгөөс нь аваад ингэснэ гэдгийг постлох хэрэгтэй. Дандаа нэг цуглаан дээр ойрлж шгарж байгаа номлож байгаагаа биш те. Яг тэр эн чинь л өөрөө бидний яг нэг хийх хэрэгтэй юм байгаа байхгүй. Яг нэг сүмийнхаа группүүд дотор юугаа хийх нь бол бидний дор байгаа л та. Гэхдээ бид нар юунгээрээ танигдах хэрэгтэй. Бид нар галзуу зүйлд ойролдог ч юм уу юу гэдэг нөгөө талаараа биш. Яг сайн үсрээд бид нар танигдсан байх хэрэгтэй гэж бодож байна. А тэгээ түрүүний нөгөө нэг санаа гарсан шүү дээ. Бидний хүмүүс эсэргүүцээ. Миний бодлоор бол энэ бол зүгээр яваа юмдаа илүү хурцтана. Энэ бол байх хэрэгтэй байх гэж боддог. Нийгмийн бүлгүүд чинь цаг хэрэгцсэн бол гарч ирнэ. Бидний эсрэг төрхөдгаараа төрхрөн. Тэгэхээр энэ бол алга болчихгүй байх л та. Харин хаасайгүй байсан юм. Бидний улам илүү л нөгөө хурцлах юм а яаж хийх үү, яаж хэлэх үү гэдэг дээр л ухаантай болоход л туслах болов гэж би. Илүү тий. Тэгэхээр бид нар улам л нөгөө пастор сүм цуглаан нөгөө нэвтэй байх, нэг бодолтой байх. Христийн бие нөгөө гол зарчим болох бие биенээ хайрлаад хамтдаа байгаагаа харуулах юм бол бид нар үлдэж чадна. Энэ дотроос л хагарах юм бол энэ бол маш аюултай. Тэгээ бидний нэг заавал утга учир уулаг заавал хамтдаа байх гал ингээд нэгтгэх гээд байгаадаа бас гол юм бишээ. Бид нар зүгээр нийгэмд сайн сайхныг үндэ түгээх. Нийгэм сайн сайхныг түгээхэд хоёроос нэлийн ярьлаа л да. Тэр комментнууд дотор за дахиад нөгөө эсдийнхнийг эсэргүүцэж байгаа комментнууд дотор бол эдгээр ерөөсөө шашинтаа итгүүлэхийн төлөө тэрийг хийж байгаа шүү дээ гэл мад тавиад байна. Мөнгө авцсан байна гэж хэлж байгаа. Тэгээ шашиндаа юм уу ядуучуудыг авч шашиндаа итгүүлэхийн төлөө тэр хүүхдүүдийг авч шашиндаа толгойг нь угааж итгүүлэхийн төлөө ер нь шашинтаа итгүүлэхийн төлөө бол бүх сайн юм хийд юм байна л да. Тэдний бодлоор бол ер нь тийм их ёстой гэдэг юм. Шашинтаа итгүүлэхийн төлөө тэр сайн үйлсүүдээс хийх Библийн одоо сургаал ном байд юм уу? Худлаа залтай тактик нь өсөж тэр ашиг хонжоо юунд вэ? Эсвэл зүгээр тэд нэр шашинд итгэхгүй нь хамаагүй хүнд тусалдаг усууд уу? Библийн зарчмаар нийгэм дээр их шудраг байдал, тэнцвэртэй байдлыг их гаргадаг а гэж би итгэдэг л дээ. Justice нь шудраг байдал гэх. Энэ хэсэг нь ингээд, энэ хэсэг нь ингэж яах хэсгүй, ядуурч яах хэсгүй дээ. Библиэр нэг юм чи бүх мөнгөө зараад ядуус өгөө гэж хэлдэг байхгүй. Тэр ядуусыг шашиндаа оруулаа гэж хэлээг байх. Зүгээр л тэднэрд хоолтой байх юм чухал. Яагаад тэгэхээр бидний итгэл үнсний суурь бол ерөөсөө тэр хайр, халамж, тэ нийгмийн тэнцвэртэй байдал, шудраг байдлын бас нэг гол зарчим байхгүй. Тэгэхээр бид хүн болгоныг авчрах гэдэг юм биш. Тэр хүн өнөдөр ирээд хайр халамжийг хүртэх, тэр хүн өнөдөр ирээд дулаан хоол идэх, скол архинаас гарах ч юм. Скол зүгээр нэг заавал тийм ядуу хүмүүс, хэцүүдсэн хүмүүс биш те. Нэг цөхрөнгөө барсан эхнэрээсээ салсан нөхөрч юм уу те. Найдраг олж авах нь бас гол зорилго юм л да. Тэгэхээр зэрэг ер нь бол Есүсийн хийгээд энэ их буйны ажил гэнэ оршуулга ажиллаж байна. Энэ их нөгөө халамжийн ажлууд те. Халамжийн ажлууд
яг шашиндаа уруу татах гээд байгаа зорилго бол Библийн дагуу бол байдаггүй байна. Тийм магадгүй энийг сүм чуулганда илүү хүн татах гэж ашигладаг пастор, удирдагч ч юм уу эсвэл итгэгчнэр бол одоо байхгүй гэж хэлэхэд хэцүү юм л тийм. Гэхдээ бол яг шашныхын үндсэн номлолд бол наад хэдийгээ ходоод орон татаад надад дээр аваад ирэх байхгүй юм. Тийм бол өсөө байхгүй. Одоо бидний хэмжүүр болохоор бид нар хідүүн авчирснараа биш те. Сайн ус хийснээрээ л бид нар хожим шагнал авнаа л гэж хэлдэг хүмүүс. Хідүүн хүнийг Есүст итгүүлсэн нь нэр бол хэмжигдэхгүй. Ямар хандлага хүмүүст яаж хайр халамж харуулснараа бидний үйлс хэмжигднэ л гэж хэлж байна. Есүстэй яагаад оруулах гэдэг яагаад итгүүлэх гэдэг байгаа ингээл нэг хардаад л те бөө юм болоод магадгүй бас яагаад ийм хардалт гарсан бэ гэд тэгэхээр саяхан хүртэл нөгөө нэлийн цочроос нэг үйл явдал бас нөгөө гаж урсгалынхан нэлийн эвгүй үйлдэлүүд нөгөө хийж те хүмүүсийг бас дургуйцлыг маш их хүргэжсэн шүү дээ. Тийм болохоор яалтчгүй хүмүүсийн бас бодол санаанд ийм зүйл гардаг л ахал та. Тийм болохоор нөгөө эрүүл ухаанаар л өнөөдөр харах хэрэгтэй байхгүй. Миний амьдрал юу наад заханда идэж болно, идэж болохгүй. Тэгэл мэдээж арих уухгүй ч юм энэ бол хувь хүн дээр өөр дээр нь бас сонголт нь бас байж л байгаа л та. Гэтэл яг үндэ нэг аав ээжийнхаа үгийг дагана гэр орноо орхин орхихгүй ийм бас нэг гажуудлын зүйл байна уугүй юу гэ бас өөртөө цензуурлаад бас харах хэрэгтэй л. Тийм л юм л да. Нийгэмдэр бол зүгээр миний бодлоор ингээд тэнцвэрийг алдагдуулах юм байнга л гарч ирнэ. Нэг алдагдсан талаас нь хэд ишээ явж юусоо болохгүй, хэд бас ишээж явж болохгүй. Тэгэхээр алдагдсан талаас нөгөө талаас нь дуурах, тэрийн тэнцвэрийг байлгах зүйлийг би байнга хийж явах хэрэгтэй. Сайн ингээд хэрэгсдэгч нарын үнцэн үнэхээр унтсан бол бид нар ямар нэг юм өнөөдрийн магадгүй нэвтрүүлэг тусалж хийж болох юм бол та. Энэ бол маш чухал. Дуурах хэрэгтэй өмнө ойлгосон хүмүүс нь юм хэлхэл хэрэгтэй гэж би боддог. За маш их баярлалаа. Тэг бидний хугацаа болчихсон шүү дээ. Ярилцах цаг маань ингээд дуусч байна. Тэгээд сайхан нээлттэй ярьсан маш их баярлалаа. Маш баярлалаа. Ажил нь амжилт хүсье. За баярлалаа. Гэрэл нэвтрүүлэг энэ хүрээд энэ удаагийнхаа дугаарыг өндөрлж байна. Үнэхээр шашны туушрлын тухай санаа зовдөг, энэний учрыг нэг олоод нэг тэнцвэртэй явуулсан сайн гэж боддог хүн бол өөрийнхөө үзэл бодол тийм магадгүй өөрийнхөө санааг бид нар руу бичээрэй. Бид нэр Facebook-ээр үргэлж тантай холбоотой байхад бэлэн байгаа мөн дэлгэсэн дээр гарч байгаа утсаар бас бид нартай холбогдож болно шүү. За ингээд бүгдээрээ дараагийнхаа дугаараар дараагийн сонирхолтой сэдвээр эргээд уулзцгаая. Баяр та. Баяр та үзэгчдээ хааштай.